ДНЧ консерванци байгууллагаас нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал төслийг 2017 оноос эхлэн Монгол орны 3 аймаг 4 суманд 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус төсөлд Ховд аймгийн Даруй Чанман сум хамрагдаж байгаа бөгөөд ДНЧ консерванци байгууллагаас үйл ажиллагааныхаа хүрээнд төсөл хэрэгжиж байгаа сумдад жижиг төслийн уралдаан зарласан байна. Тухайлбал Ховд аймгийн Даруй суманд гихтэл мөрөн багийн Сутаан баялаг мөрөн нөхөрлөл, Зулцхан төвлийн хамгаалал ба хогийн менежмент төслийг хэрэгжүүлэх бол тус сумын Мөнгөн аяга багийн Тунгалаг урт нөхөрлөл, нутгийн брэнд ба бүхэнгийн мониторинг төслийг бие даан хэрэгжүүлж хамтын хүч эв нэгдэл зохион байгуулалтын цар хүрээ өр нөлөө нь ямар ач холбогдолтой байж болохыг үлгэрлэн харуулахаар зорж байгаа юм байна. Тэгвэл эдгээр жижиг төслийн нээлт 4-р сарын 23-ны өдөр Даруй сумын соёлын төвд болж нээлтэд ТНС төслийн санхүү хэрэгэлсэн дэд захирал Байгалмаа, ТНС төслийн баруун бүсийн захирал Цэвэ Арвдан болон тус сумын удирдлагууд нөхөрлийн ахлагч гишүүд ард иргэдийн төлөөлөл оролцсон юм а. Тэгэхээр энэ жижиг төслийг манайх саяхнаас анх удаа хэрэгжүүлж байна. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө хүмүүсийн дуу хоолойг хүргэх тийм ээ. Тэгээд дээрээс нь нутгийн иргэдийг сонголтоо хийх мөн тэднийг хийсэн сонголтоо хэрэгжүүлэхэд нь чадваржуулах. Тэгээд энэ хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлснээр хүмүүс бие биенээсээ суралцж байна. Хоёрдугаарт болохоор шин санаачлагыг гаргаж байна. Гуравдугаарт болохоор ерөнхийдөө засаглалын тийм зөв хэлбэрийг бэхжүүлэхэд одоо маш их түлхэц өгж байна. Тэгээд мэдээллийн тийм тархацтай тийм мэдээллийн одоо хүн болгонд мэдээлэл хүргэснээр хүүхэд хөгшөд тэгээ бүх хүмүүс нэгдүгээрт мэдээлэл хүргэснээс хоёрдугаарт бүх хүнийг одоо жигт хамруулснаар энэ бүх хүмүүс нэгэн гараанаас одоо ажиллаа эхлэх тийм боломжийг бүрдүүлж байгаа. Нөхөрлөл байгууллагын үр дүн юу юм бэ гэхээр малчид жалгын нэг ганц ганцаараа биш хамтраад нийлээд зохион байгуулалтанд орж ажил төрлөө тэгээ нэг нэгэндээ туслах арга зүйн зөвлөгөө өгөх талаар ингээд нөхөрлөл байгуулагдсан байнамаа. Даруй сумын мөрөн багийн нөхөрлөж хамтрын нутаг усаа хамгааллын урайт байгалийн нууцын хамтын менежментийн Сутаан баялаг мөрөн нөхөрлөл нь 27 өрхийн 50 гаруй гишүүнтэй бөгөөд ТНС байгууллагын 4 сая төгрөгийн буцалт хий санхүүжилтээр Зулцхан төгөллийн хамгаалал ба хогийн менежмент төслийг 2 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Тухайн төслийг хэрэгжүүлэхдээ Сутай хайрхан эко базын дэрэгдэх Шавартын ам хэмээх газрын 3 га талбайд байгалийн жамаар ургаж буй Зулцхан модыг торлож хамгаалах бөгөөд нутгийн иргэдийг хогоо ангилж ялгахыг уриалж хэвшүүлэн хог аяглыг ангилах ялгах цэг бий болохоор сумдын удирдлагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм. Төслийн хүрээнд байгалийн нууцын хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд малчид нэгдэн хамтын хүчээр байгалийн унган төрхийг хэвээр хадгалах, хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо. Гол одоо шаардлага нь болохоор нэгдүгээр байгаль эрхийн хамгаалалт тэр ургах гэж байгаа зулцган модыг хашиж хамгаалж ургуулах. Тэр нь болохоор өрөөр ургаж байгаа зулцган модыг малын хөл буюу мал эдгээс хамгаалж ургуулах гэж байгаа. Тэгээ тэр хэсэг газрыг бол торлсноор бус газартаа ургац ямар байгааг харьцуулж харах, байгаль ихээр өрөөр ургах гэж байгаа модыг дэмжих тийм зорилготой. Тэгээд хогны менежментийг сайжруулах нь гэдэг юу нь болохоор манайх нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал буюу хамгаалал ТНС олон улсын байгууллагатай хамтарч нутгийн иргэд нь Сутаан хайрхан эко базыг үүсгэн байгуулсан байгаа. 1 жил үйл ажиллагаагаа одоо явуулсан. Тэгээд тэндээс бол мэдээж тэр баз байгуулад ирэхээр хог хаягдал бол гарч байгаа. Тэгээд тэр хог хаягдлыг бол ялгаж хаях нь зөв юм байна гэжсний үндсэн дээр бас тэр 2-3 сар юу яхад бол хогоо ялгаж хаях нь зөв юм байна. Маш их хог гардаг юм байна гэсэн үндсэн дээр нь бас тэр баазаас өмнө Шавартын аман дээд ихэнд байдаг бааз нь 2-3 жилийн үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэгээ тэнд бас маш их хуримтлал хог үүссэн байсан. Нутгийн иргэд бол цуссан өвлжөнд байгааг өөрсдөө цэвэрлдэг бөгөөд тэр юу нь бол 2-3 жил хуримтлагдсан тийм хог байгаа. Тэрийг цэвэрлүүлээд эхнээсээ манай бааз байгаль ээлтэйгээр хогоон ялган хайж цэвэрлдэг байх тийм л менежментийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр зөвхөн баазтаараа үйл ажиллагаа явуулаад тэгэхээр тэр баазтаар ялгасан хогийг маань цааш нь ялгаагүй хогдор аваач тавил мөн ялгасны үр дүн гарахгүй. Тэгэхээр сумандаа ч гэсэн хог хаягдлыг ялгаж бас юу яа ангилдаг бай гэж. Энэ бол бас хамгийн анхны эхлэл юм гэж үзсэн.
Үүнээс гадна Даруй сумын Мөнгө аяга багийн байгалийн нууцын хамтын менежментийн томголог урт нөхөрлөл нь 20 орчим өрхийн 40 гаруй гишүүнтэй бөгөөд TNC байгууллагын 4 сая төгрөгийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар нутгийн брэнд бүтээгдэхүүн ба бүхэнгийн мониторинг төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төсөл хэрэгжснээр тус нөхөрлөлийн өрхөө тогтмол орлоготой болж уламжлалт сүүн бүтээгдэхүүн, цагаан эдийг орчин үеийн техник технологитой хослуулан үйлдвэрлэх, улмаар хариуцсан хамгаалж байгаа нутаг дэвсгэр дээрх бүхэнгийн талаар судалгаа хийж, хужир шуугаар хангах ба идэвхтэн байгаль хамгаалагч нутгийн иргэд малчид хяналт тавьж ажиллах юм. Үүний зэрэгцээ нөхөрлөлийн нэг өрх дунджаар 20 кг арц бэлтгэж төрөл бүрийн хэлбэр хэмжээ бүхий аар бол үйлдвэрлэн аймаг сумандаа борлуулалт хийж улмаар нутгийн брэнд бүтээгдэхүүн болохоор зорж байгааг нь. Энэхүү төслийн үйл ажиллагаа 4-р сарын 23-наас 8-р сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм а. Төслийг хэрэгжүүлснээр манай нөхөрлөл манай нутгийн хэмжээнд бол энэ нутгийн брэнд бүтээгдэхүүн уламжлалт аргаар хэрэглэгдэж уламжлалт аргаар одоо бэлтгэгдэж ирсэн сүү цагаан эдийн соёлыг одоо орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ийм орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бас нөхөрлөлийнхөө хүмүүс маань эмэгтэйчүүд маань өөрөө сүү цагаан эдийг бэлтгэхдээ зугаатай байдлаар бас ийм хийх ийм одоо тойрлогоо нэгдүгээр хоёрдугаар энэ төслийн хугацаанд цавц цагаан эдгээр бид нэг ингэж бүтээгдэхүүн хийснээр нөхөрлөлийн гişүүд өрхийн орлого маань зөвхөн малаас биш өөрөөр бас орлого олж болдог юм өөрөөр орлого болох тийм орлогоо нэмэгдүүлэх тийм л зорилготой. TNC байгууллагын зүгээс эдгээр жижиг төслүүдээр дамжуулан байгалийн нууцын хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд болох жирийн малчид орон нутгийн бусад оролцогч талуудын хамтын оролцоо хангагдаж улмаар хамтарч ажилласнаар сумын байгаль хамгаалах хувьсад хувь нэмэр оруулахын чадсуу нөхөрлөлийн гишүүдийн амжиргааны боломжийг нэмэгдүүлэх давуу талтай гэж үзэж байна. Төслийн хүрээнд Ховд аймгийн Даруй суманд байгалийн нууцын хамтын менежментийн Баян хөөхөр, Баян бомбтой, Сутайн баялаг мөрөн, Тонголог урт гэсэн дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Энэ үеэр эдгээр нөхөрлөлийн гишүүд хамтран хийсэн эсхий, суран эдлэл, гар урлал зэрэг 7-8 төрлийн малын гаралтай түүхий эдийг боловсруулан хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж ард иргэд олон нийтэд танилцуулсан юм а.